Ер нь нийслэлийн нэлээд хэдэн газар гүүрэн гарц юм уу газар доогоорох гарц шаардагдаж байна. Үүнийг нь барс цахын хой тал гэж хэлж болно. За гарц гарам хит ойр байх тусам замын хөдөлгөөнд саад учруулж байдаг. Барс цахын хой талд хит хідэн алхмын зайтай явган хүний гэрлэн тохиогүй гарцууд байдаг. Энд өмнө нь зөвхөн өнгөрсөн 1 жилийн хугацаанд л хэд 50 гаруй осол аваар гарсан бөгөөд 23 хүн гэмтсэн байдаг. Цаашлаад 3 хүний амнаас эрсдсэн гашуун сургамж байна. Нөгөө талаар замын төгжрлийг хийхэн бий болгон явган зорчигчдож байнгын гарч байдаг. Энийг бол иргэд маань ойлгох хэрэгтэй. Та нарын төлөө бид нар хийж байгаа юм шүү. Тэгээ нийт эрх ашигын үднээс л одоо энийг хийж байгаа юм шүү. Тэр ослын тооцоо судалгаа байна. Баярын өдрөөр хөл хөдөлгөөн ихсдэг. Тэр үднээсээ бид нар хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж, хөдөлгөөнийг саадгүй явуулахын тулд, төгжрүүлэхийн тулд иргэдийнхээ хөдөлгөөний айлгүй байдлын эсрэг гэмтэрэг ослоос урьдчилан сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ хийсэн. Даанч харамсалтай нь ойлгосонгүй. Тэгээ бид нар өнөөдрөөс онгойлгож байна. Ер нь бол зоригтол юм алхам хийхгүй бол иргэд маань ойлгохгүй шүү дээ. Энэ гарцыг 5 удаа хаасан гэтэл бүгдэнд нь иргэд эсэргүүцэж хаалтыг нь хүчээр авах, хашаад авах зэрэг эсэргүүцэл үзүүлж хамгийн сүйдэл гэхэд өчигдөр хаасан ч өнөөдөр дахин нээжээ. Уг нь бол замыг ачаалгүй байлгах, иргэдийг аюулгүй зорчход зориулан энэ гарцыг баярын үеэр төр хугацаагаар хаасан ч ганц хоногийн дараа дахин нээлээ. Иргэд заавал гэрлэн тохиогүй энэ гарцаар гарах бус 100-аас 150 м явж гэрлэн тохиотой нэгдсэн гарцаар гарах боломж байдаг лээ. Цаашид гүүрэн гарц юм аль эсвэл өөр гарцыг бий болгох талаар анхаарах шаардлагатай болж байна. Мэдээллийг Жавцмаас хад эрдэнээр бэлтгэлээ.